Дайны хажуугаар дажин гэгчээр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэл өрнүүлж буй тусгай албаныхан хурган дарганаар тааж тэмцэлдэж байгаа бололтой. Тухайлбал Японоор дамжин Солонгосоос ирсэн Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Батэнхийг улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу тусгаарлах гэсэн боловч эсэргүүцэх үйлдэл гаргажээ. Тэрээр өөрийгөө ерөнхийлөгчөөс ч илүү эрх дарахтай гэж үзсэн бололтой. Ийхүү тавьдиргүй зан гаргасныхаа төлөө Батэнх Монгол Ардын намын нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх болцлоо хангачглаа. Учир нь ерөнхий сайд Монгол Ардын намын дарга хүрэлцэх тэрнийг үүрэгт ажиллаас нь чөлөөлөхийг намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгаланд үүрэг болгожээ. Гэхдээ нарийн бичгийн даргын томилгоог Монгол Ардын намын баг хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг юм. Тиймээс баг хурал хуралдсан даруйд Батэнхийг үүрэгт ажиллаас нь чөлөөлөх саналыг хэлэлцүүлэх бололтой. Батэнхийн хувьд даагнаас унж өгдөггүй, даргуураас олж өгдөг гэдэг л болж байх шиг байна та. Тэрээр өөртөө гай тэрэ зогсохгүй, бусдад гай болжээ. Тодорхойлбол тэрний балгаар Мяд хувьцат компани Комор эрхэлсэн дэд захирал иш гантулга ажилласаа чөлөөлөгдөжээ. Мяд хувьцат компани төлөөлөл удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж Батэнхийг бизнес ангиллын суудалд суулгах зөвшөөрөл өгсөн гэдэг үндслээр дэд захирал иш гантулгыг үүрэгт ажиллаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Бадарч явсан газар балагтай гэдэг шиг Батэнх явсан газартаа ийхүү балаг тарьж явна.